Харилцаагаар үргэлжлэн хүрж байна. За бид энэ цагтаа бас сувгийн удирдах газрын үйл ажиллагаа техник ашиглалтын хэлтсийн дарга мөнх цолыг студид яриад байна. Энэ өдрийн мэнд төргийн урилга хүлээж авсан баярлалаа тийм. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Сувгийн удирдах газар маань яг сүүлийн үед ямар ажлууд дээр төвлөрөн ажиллаж байна вэ? Энэ талаар та мэдээлэл өгөөч. За Америкийн нэгдсэн улсын янгны сорилтын корпорац за Монгол Засгийн газрын хамтарсан компакт 2 дугаар компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын нийт усан хангамжийг сайжруулах хөтөлбөр болоод хэрэгжээд ажиллаж байна. За энэ хөтөлбөрийн хүрээнд баруун доод их усүр, ус хангамжийн их усүр, за ус дахин боловсруулах үйлдвэр бол ашиглалтанд ороход бэлэн болоод үндсэн одоо үйл ажиллагаа, туршилт тохируулгын ажлууд хийгдээд ингэ явж байна. За мөн шинэ цэвэрлэх байгууламжийн одоо барилга өгсөлтийн ажил бүрэн дууссан. За туршилт тохируулгын ажил хийгдэж одоо өдөртөө нэг 50,000 орчим метр куб усыг хүлээж авч туршилтын ажлууд хийгдээд ингэ явж байгаа. Ийм нөхцөл байдалтай байна. За цэвэрлэх байгууламжтай холбоотой бид бүхэн бас туулныг коллекторын өгсөлтийн ажлыг гүйцэтгээд явж байна. Цэвэрлэх байгууламж бол маш удаан хугацаанд яригдсан. Өнөөдрөөс ашиглалтанд орох төгссөн байна гэдэг бол маш баяртай мэдээ байна л та. Тэгэхээр шинэ цэвэрлэх байгууламжийн маань хүчин чадал таныг дэлгэрэнгүй бидэнд танилцуулаад өгч. За шинэ цэвэрлэх байгууламж маань нийт хоногтоо 250,000 метр куб усыг хүлээн авч цэвэрлэх ийм хүчин чадалтай цэвэрлэх байгууламж баригдсан байгаа. За үүнээс бол хоногтоо 50,000 метр куб усыг нь бол ус дахин боловсруулах үйлдвэртэй хүлээж авч дахин гүн цэвэршүүлээд ТЭЦ-үүдийн одоо хөргөлтийн технологи үйл ажиллагаанд хэрэглүүлэхээр ийм үйлдвэрүүд бол ажиллагаанд ороход бэлэн болсон байна. Тэгэхээр одоо яг саарл ус гэж нэрлэдэг шнэ тий. Дахин боловсруулсан ус. Энэ талаараас та мэдээлэл өгөөч. Энэ бол бас маш хэрэгтэй зүйл байгаа. Та тэгэхээр ашиг тусыг бас бидэнд танилцуулаад өгөөч. За яг саарл ус гэдэг маань хуулийн нэр томьёонд бол хүний одоо өтгөн шингээ ялгдсаас бусад ахуйн эргэлэнээс гарч байгаа одоо хаягдл усыг хэлж байгаа. За энэ усыг цэвэрлэх байгууламж дээр хүлээж аваад дахин одоо цэвэрлсэн усыг ахиад одоо дахин боловсруулалт хийгээд ТЭЦ-үүдэд өгөх ийм үйл ажиллагаа явагдах үйлдвэр байгаа юм дээр. Мөн бас одоо мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр бас хийсэн цэвэр усны одоо ходог байгуулж исэн тийм ээ. Тэгээ энэ талаараас та мэдээлэл өгөөч. За мянганы сорилтын сангаас хэрэгжүүлсэн нийт Улаанбаатарын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын 180 ус түгээх байрыг одоо автомат ажиллагаанд оруулж 24 цагийн ажиллагаатай болгосон. За ингэснээр бол гэр хорооллын иргэд 24 цагийн туршид хизээч утсан одоо усаар хангагдах үндэсний одоо стандартны шаардлага гэсэн усаар хангагдах бүрэн боломж нь бол нээгдсэн байгаа. Үүнийгээ дагаад бас цахимаар одоо бас мэдээлэл авч болдог платформ үүсгэсэн байсан тийм ээ. Тийм. Ер нь гэр хорооллын иргэд маань манай хяналт удирдлагын төвийн 1813 дугаарт 24 цагийн туршид хандаад мэдээлэл авах бүрэн боломжтой. За мөн усны карта одоо ус авах төлбөрийн карта бол цахимаар бас цэнэглэх олон төрлийн одоо боломжууд нас бүрдсэн байгаа. Тэгээ бохор усны туулныг коллекторын шугам гэж яг юу вэ? Энэ ажил хизээ эхэлсэн бэ? Одоо яг ямар төвшөнд явж байгаа вэ? За энэ туулныг коллектор гэдэг маань бол барилга тогтоолтын яамны захиалгаар 2007 онд одоо огсролтын ажил эхэлсэн байдаг. За нийт 30.4 км шугам хөсрөгдөхаар ингээд төлөвлөгдсөн байдаг боловч одоо үүнээс 20 км шугам нь бол өмнөх одоо 21 он дотор багтаад өгсрөгдсөн байгаа. За гэхдээ энэ өгсрөгдсөн шугамуд маань бол шаардлага хангахгүй одоо чанаргүй материалаар хийгдсэн ажиллагаанд ороогүй ийм байдалтай бас нэлээд удсан. За тэгээд нийслэлээс бас энэ шугам сүлжээг ажиллагаанд оруулах нь зөв байна. Улаанбаатар хотын нийт ариутгах дургийн байгаа одоо шугам сүлжээний ачаал бол дийлхэ байсан. Ийм нөхцөл байдалтай байгаа учраас 2024 онд нийслэлийн засаг даргын захирамжаар ус угийн удирдах газарт бол энэ үлдэгдэл одоо туулны коллекторын 3-4 хэсэг буюу 10.4 км шугам сүлжээг мэргэжлийн байгууллагын хувьд бол танай байгууллага өөрсдөө өгсөрж
ашиглалтанд оруулаа гэдэг ийм үүрэг даалгавар ирсэн байгаа. За энэний дагуу бид нар бол ажиллаа явж байна. Одоо яг ажил хэдэн хувьтай үргэлжилж байна? За бид 2025 оны 10 сараас эхлээд шугам угсралтын ажлаа эхлүүлээд явж байна. За энд нийтдээ бол 10.4 км-ээс 2.4 км-ийн өнөөдрийн байдлаар бол угсраад ингээ явж байна. Энэ үлдсэн 10.4 км маань бас нэлээд төвөгшил ихтэй, газар чөлөөлөлт ихтэй. За тарасын шугам угсрах тарасын давууд бас нэлээд олон бусад инженер хангамжийн байгууллагуудын шугам сүлжээтэй давхцсан, огтлцсон ийм нөхцөл байдалтай одоо жоохон угсралтын ажил хийхэд бас нэлээд жоохон хүндрэлтэй нөхцөл байдалд бол ажиллаж байгаа. Гэхдээ энийг одоо аль болох одоо түргэн шуурхаа зохицуулаад ингээд хэрэгжүүлээ явах тал дээр бас өгөөдөртөх газар анхаарч ажиллаж байна. Хизээ бүрэн дуусна гэж та бүхэн ер нь төлөвлөсөн байгаа вэ? За энэ оны үед бол бид нар 6 км-ийг 26 онд бол 6 км-ийг угсарна гэсэн төлөвлөлт гаргаад ажиллаж байна. Эхний агас жилдээ бол нэг 2.5 км-ийн, сүүлийн агас жилдээ бол нэг 3.5 км-ийн угсарна. За 27 онд бол үлдсэн хэсэг буюу 2.4 км-ийн угсраад ингээ явна гэсэн ийм төлөвлөлттэйгээр ажиллаж байна. 2007 онд эхэлсэн гэхээр одоо нэлээд олон жил, 10 хэдэн жил, 20 жил одоо болж байна шүү дээ. Тэгэхээр энэ юунаас болоод зогссон юм болоо? Шугам сүлжээ угсрагдаад нэлээд удсан түрүүн би бас хийсэн чанаргүй материалаар хийгдсэн. За тэгээд нөгөө төсөвт мөнгөнд тавигдахгүй тий ингээд олон шилтгаан дээрээс нь энэ нэлээд одоо төлөвлөлт хийгдсэн байршлуудаар явагдах юм саад бэрхшээлт ихтэй тулгарсан. За тэгээд энээсээ болоод нэлээд удаан зогссон. Тэгэхдээ одоо яг үнэхээр ус үгийн удирдах газраас хийж байгаа хэсэг маань бол хамгийн хүндрэлтэй ийм одоо нөгөө хүмүүсийн хийж чадаагүй үлдээсэн хэсэг гэсэн үг л дээ. Ер нь энэ хэсэг дээр ингээ мэргэжлийн байгууллагын хувьд бол ингээ ажиллаа явж байгаа. Энэ одоо коллектор ашиглалтанд орсноор ямар одоо дэвшил гарах вэ? Юунд хамгийн том одоо хэрэгтэй вэ? Магадгүй бас коллекторын талаар та бас танилцуул. Коллектор гэдэг нь одоо ийм зүйл юм а гэдэг бас танилцуулаад өгөөч та. За тэгээ. Одоо энэ туулны коллектор маань уртынхаа дагууд нийтдээ 400-аас 1500 мм-ийн голчтой шугам хоолой угсрагдахаар ингээд төлөвлөлтөнд байгаа. За яг манай ус угийн удирдах газрын хийж байгаа гүйцэтгэж байгаа хэсэг талбайд угсрагдах шугам сүлжээ маань бол 1200-1500 мм-ийн одоо голчтой шугамаар угсрагдж байна. За Монгол улсад буюу одоо Улаанбаатар хотод хамгийн том одоо коллектор буюу бохор ус цуглуулах шугам маань бол 1400-ийн шугам байдаг. За монголчууд анх удаагаас 1500-ийн коллекторыг угсрах ажлыг бас хийж гүйцэтгэж байгаараа онцлог байна. За энэ шугам сүлжээ ашиглалтанд орсноороо Улаанбаатар хотын одоо байгаа ачааллыг ариутгах дурын системийн ачааллыг бол бууруулна. За дээрэс нь 40% одоогийн байгаа нөхцөл байдлыг 40%-аар бол бас нэмэгдүүлж ингэснээр одоо дид төвүүд гэр хорооллуудад дид төвүүд баригдаж байна тий шар хад сэлэв толгойт гэх мэт ийм дид төвүүдийн бохор усыг хүлээж авах тэнд баригдсан барилга байгууламжуудын бохор усыг хүлээж авах бусад шугам сүлжээнийхээ ачааллыг тэнцвэржүүлэх ингэснээр нийт шин цэвэрлэх байгууламжид ирэх усны маань хэмжээ яг бүрэн хүчин талаараа ирэх боломж бүрдэж байгаа ийм ач холбогдолтой стратеги ач холбогдолтой гол шугам байгаа. Одоогийн шугам дээр хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна юу? Олон инженерүүд ажиллаж байгаа бах тий. За нийт нэг 20 орчим инженер техникийн ажилтан ажиллаж байна. За 7 бригадаар бид нар зохион байгуулалт хийгээд 7 одоо байршилд шугам сүлжээг угсрах ажлыг хийгээд явж байна. Одоо хоёул буцаад цэвэрлэг байгууламж руу талаар яриа л да. Одоо хуучин цэвэрлэг байгууламж маань яах вэ? За шинэ цэвэрлэг байгууламж маань ашиглалтанд орсноор магадгүй иргэдтэй одоо хэрэглэгчдэд хамгийн түрүүнд мэдрэгдэх зүйл нь юу байх вэ? За одоо байгаа цэвэрлэх байгууламж маань өөрийнхөө одоо хүчин чадлаас давсан одоо усыг хүлээж авч байгаа хэмжээний хувьд тий. За мөн бохирдлын хувьд бол 4-5 дахин
одоо хүлээж авах стандартын зөвшөөрөгдөх агуулмжаас 4-5 дахин их бохирдолтой усыг хүлээж авж байгаа. За ингэснээрээ бидний хувьд болохоор байгальд нийлүүлэх стандарт буюу 49-43-ыг хангахад бас цэвэрлэгээний төвшөнгөө бариулж ажиллахад нэлээд хүндрэлүүд учирдаг. Шугам хоолоогоор ирж байгаа одоо ахын хог хаягдал маш ихтэй байгаа. Та бүхэн бас зурагт радиомаар харж байгаа бох тий. Энэ нөхцөл байдлууд бас болоод цэвэрлэх байгууламж маань нэлээд хүндрэлтэй байдалд байгаа. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтанд орсноор мэдээж одоо хүчин чадалтай тохирсон усаа аваад цэвэрлэгээний одоо горим алдагдахгүй байхын нөхцлүүд бол байгаа. Гэсэн хэдий ч гэсэн иргэд одоо ариутгах цэцүүрийн шугам сүлжээ 0-тоо суултууртаа усан дуусахгүй одоо хог хатуу хаягдлыг хийгээд байвал тухайн нөхцөл байдал бас л энэ шин цэвэрлэх байгууламж дээр тулгарх юм эрсдэл байгаа. Тэгэхээр энийг бас иргэд маань одоо бодож тий зөв соёлтой иргэлээгээ хөвшүүлэх хэрэгтэй байхаа гэж бодож байна. За хуучин цэвэрлэх байгууламжаа бид нар цаашид болвол засвар үйлчилгээ сайжруулалт хийж хоёр цэвэрлэх байгууламжаа бол зэрэг ажилуулна гэсэн төлөвлөлт бол байгаа. Ингэх юм бол биднэрт Улаанбаатар хотын хэмжээнд нэг хоногтой 450,000 орчим метр куб усыг хүлээж авах боломж маань бүрдэн. За тэгэхээр энэ маань бас 2050 гэсэн төлөвлөлт биднэрт бол уялдаад ингэ явж байгаа. Хуучин яг цэвэрлэх байгууламжийн хувьд бол ажиллах нөхцөл байдал нэлээд хүнд байна гэдэг мэдээллийг бас одоо манай цогманч бас мэдээ бэлтгэж үзэгчдэд өргөжс нөхцөл байдал хүнд байна гэдэг. Одоо их шин цэвэрлэх байгууламж маань бас ажилчдын таатай ажиллах нөхцөл бололцоогоор хангагдсан байхаа гэж үзэж байна. За шин цэвэрлэх байгууламжид бол нэлээд гүн цэвэрлэгээнүүд хийгдэх тий химийн цэвэрлэгээ хийгдэх юм технологиуд нэмэлтээр орж ирж байгаа. За өмнөх цэвэрлэх байгууламж маань бол механик биологи цэвэрлэгээтэйсэн бол шинэ цэвэрлэх байгууламж маань нэмээд бол химийн цэвэрлэгийг бас давхар хийн. За ингэснээрээ бол тухайн цэвэрлэгдээд гарч байгаа усны чанар бол стандартын шаардлагыг бүрэн хангах юм боломж нь бол бүрдэж байгаа. За тэнд ажиллаж байгаа ажлагчдын маань бол мэдээж ажлын нөхцөл байдлууд бол автомат ажиллагаатай тоногдлоод бас нэлээд орсон учраас энэ тал дээр бас одоо дэвшилттэй талууд зөндөө байгаа тий. Одоо яг шинэ тоног төхөөрөмж дээр ажиллаж байгаа ажилтаа албан агчдаа сургах гэдэг том ажил үүдэг тийм ээ. Тэгэхээр хүний нөөцийнхөө одоо энэ сургалтын бодлогод та бүхэн яаж анхаарч ажилласан бэ? За манай дээр ингээд нийт саяны өмнө ярьсан 3 том төсөл тий цэвэрлэх байгууламж, ус дахин боловсруулах үйлдвэрлэл, за дээрээс нь баруун доод их усэр. За энэ бүх дээр манай сорилтын сан одоо туршилт тохируулга хийгээ явж байна. Энэ хугацаанд бид нар өөрсдөөсөө ажиллах ёстой тухайн байгууламжууд дээр одоо ажилуулад туршилт тохируулгын ажилд нь бол давхар ингээд хамруулад туршилт тохируулга дээр нь ажиллуулж байна. За дээрээс нь одоо яг энэ чиглэлээр зохион байгуулагдсан нийт сургалтуудад бас энэ хүмүүсээ бүрэн хамруулад ер нь бол чадахжуулах ажлаа хийгээд ингэ явж байгаа. За шинэ байгууламжтай болсон гэдэг баяртай мэдээний араас бас иргэдээс маань гардаг одоо буруу хэрэглээ, буруу үйлдэл, одоо буруу ойлголтууд юу байна вэ? Одоо дор дорнол бас бид бүгд анхаарах шаардлагатай юм шүү дээ, тийм. За шинэ ингээд том бүтээн байгуулалтууд хэрэгжээд ингээд ажиллаж байна. За энэ иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үднэслийн ажиллагаанууд хийгдээд явж байгаа. За тэгэхээр иргэдийн зүгээс бол иргэн бүхний оролцоо энд хэрэгтэй байгаа. Яг тэгэхээр тухайн тоног төхөөрөмж цэвэрлэх байгууламж дээр байгаа тоног төхөөрөмжүүдийг хэвийн бүрэн одоо технологи гормын дагуу ажиллуулахын тулд тэнд одоо ямар нэгэн ариун цэврийн хэрэглэж гэдэг юм уу те маск, нойтон, салфетч гэдэг юм уу ийм зүйлс цэвэрлэх байгууламж дээр маань ирэхгүй байх нь бол иргэдээс шалтгаалж байна. Тэгэхээр энэ дээр бас иргэд маань одоо хувь хүний зүгээсээ хариуцлагатай хандаач гэдэг байдлыг хэлэх гээд байна. Ариун цэврийн цаасыг одоо яг сул дурлуу хийх нь зөв үү буруу юу гэдэг бас одоо яг бүрэн бид нэгдсэн ойлголтод хүрэхгүй л яваад байна тий. За манай улсад яг худалдаалагдж байгаа ариун цэврийн цаас маань өөрөө усан дуустдаггүй. Яг одоо ийм суултуурлуу хийх зориултын бас ийм цааснууд худалдаалагдаад байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө манайхан нөгөө
цаасаа хийх ёстой гэдэг ойлголт нь байгаад байдаг. Гэтэл худалдаалаад хэрэглэгдэж байгаа цаас маань өөрөө яг энэ зориулагдаагүй уустдаггүй учраас энэ нь цаашлаад цэвэрлэх байгууламж, шугам сүлжээнд бөглөрөл тунаа үүсгэх ийм хүндрэл бэрхшээлийг үүсгээд байгаа. Тэгэхээр яг олон улсад одоо дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад бол суултууртаа хийж байгаа цаас бол усандаа уусаад уусдаг ийм зориултын цаас байгаа учраас тэр болоод байгаа. Манай нөхцөл бол энэ яг уусахгүй одоо шугам сүлжээнд бөглөрөл тунаа үүсгэх цэвэрлэх дээр очиод хүндрэл үүсгээд байгаа. Энэ одоо яг туулны коллекторын шугамны маань бас одоо төсөв хэд байгаа вэ? Төсвийн талаар ямар үед одоо хөрөнгө оруулалт нь одоо манай улс өөрсдөө гаргаж байгаа эсвэл гадны олон улсын байгууллагын тусламж дэмжлэгээр хийгдэж байгаа ч л үү? За туул нэгийн төслийн санхүүжилт бол нийслэлийн бондоос санхүүжээд явж байгаа. За нийтдээ 59 тэрбум төгрөгийн төсөвтэй ажил байгаад байгаа. За энэ нь болохоор одоо яг эхнээсээ дуусах хүртэл хугацаа гэж дуусаад ашиглалтанд орох хүртэл хугацааны төсөв гэсэн үг. 2026 онд өөр та бүхэн бас голчлон төвлөрч ажиллаж байгаа төлөвлөж байгаа зорилтууд нь юу байна вэ? Төлөвлөгөөнүүд нь юу байна вэ? За удахгүй дэлхийн усны өдөр болно 3 сарын 22-нд. За манай байгууллагаас жил болгоны дэлхийн усны өдрийг бол аян болгож 3 сарын аянаар ингэж тусгай хөтөлбөр төлгөө гаргаж хэрэгжүүлж ажилладаг байгаа. За тэгээд энэ жилийн хүрээнд бол ус ба тэгш байдал гэсэн сэдвийн урайндор дэлхийд дахиндаа бол дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа. За энэ хүрээнд сэдвийнхаа хүрээнд бид бас нэлээд төлөвлөгөөтэй ажлуудаа бэлтгээд ингэж явж байна. Одоо энэ өдөр ямар одоо үйл ажиллагаа зохион байгуулагдах вэ? Та мэдээлэл өгөөч. За бид олон ер нь бол өмнөх жилүүдэд ерөнхий боловсролын сургуулиудад усны зөв хэрэглээ, за тухайн сэдвийнхаа хүрээнд хичээл зааж тодорхой хэмжээний ойлголтууд өгдөг ийм ажлууд байсан. За бидний хувьд энэ жил бол ер нь нөгөө тэг хог хаягдалч гэдэг юм уу те ийм сэдвээ одоо байгаль орчин чиглэлтэй цэвэрлэх байгууламж дээр ирж байгаа хүндрэлийг бууруулах, тэг хог хаягдлыг бууруулах гэсэн ерөнхий ийм сэдв дээр бас тулгуурлаж ажиллахаар байгаа. Тэгэхээр илүү одоо давмгай хүүхдийг багаас нь зөв зүйтэй мэдээлэл өгч зөв амьдралын маягт олгох их чухал байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань энэ жил мөн адил бас хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаанууд хийх үү те? Хийгдэн. Энэ дээр манайх бас өөрсөн дээр усны музейтэй за тэрнээр бас одоо сургуулийн өмнөх боловсролын одоо хүүхдүүд цэцэрлэгийн насны хүүхдүүд бол бас нэлээд очиж танилцах юм үйл ажиллагаанууд байгаа. Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд бас тэмцээн уралдаан зохион байгуулах ажлууд байгаа. За баярлалаа танд бидний урилгыг хүлээн авч ирж одоо бас баяртай мэдээд болгосон танд баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсье. За та бүхэнд ч баярлалаа, амжилт хүсье. Баярлалаа. За үзэгч та бүхэндээ бид ус сувгийн удирдах газрын үйл ажиллагаа техник ашиглалтын хэлцээний дарга мөнх цулыг уулзуулан за сүүлийн үеийн хийж бүтээсэн одоо бүтээн байгуулалтын талаар мэдээллүүдийг хүргэлээ. Үргэлжлүүл үзэгчдэд валютын ханшийн мэдээллийг хүргье.